хэлбэл үсээгөө. Харин аимшиг юм хийхгүйгээ надтай 2 цагаар баг хэрэлдэж Хэрэглээ. Бууж штэ аимшиг юм шиг надад хийж штэ бууж би ч мах хамгаална гэдэг гэсэн юм. Яг авгаж загтаж. Хицгээ тайм дуурайтай. За хицгээ хаалга дутуу хаад юм байна. Салхин гэдэг байхгүй. Тийм аа. За. Өнөөхөн Nova Story-гаас аимшиг үлээд би зоч болыг үзцгээе. Nova Story гинэ. Хөөтөн цас хаялсан давт өдрийн орой өдшийн бүрий тасарсны дараа залуухан хосууд удаан аяллаа дараа зорьсон газартаа иржээ. Тэд энд амралтын өдрүүдээ хүн амьтны хөлнөөс зайдуу өнгөрөхөөр шийдээд ирсэн байж. Өдөр нь найз залуу нь найз охиныхаа ажлын гадаа Чиндан савыг нь бэлтчихсэн явхад бэлэн хүлээж байсан нь бүсгүйд маш том гинтийн бэлэг болжээ. Тэд хотоос гараад 8 цаг давхисны эцэст сая л нэгэн буудлаа ирээд байгаа нь. Буудлын ч гаднаасаа орд хар шиг харагдах нь бүсгүйд таалагдчихэ. Тэд дотгошоо ороход ресепшн дээр тэдний хүн тосож авсангүй. Бас тэдний эргэн тойронд хүмүүс ч харагдсангүй. Бүх зүйл намгүй байлаа. Магадгүй хэтэрхий оройтож ирсэн болохоор хүмүүс унтаж амарсан биз гэж бүсгүй бодлоо. Харин урд нь байрлах давтсан дээрх төлхүүр дээр залуугийн нэрийг бичээд бас өрөөнийх нь дугаарыг хөлдөж. Баяраа 75 дугаар өрөө. Харин зүгээр нэрээ Ямар муухай үйлчлэлийн муутай газар вэ гэж бүсгүй аяархан найз залуудаа сонсогдохоор хэллээ. Харин залуу хариуд нь за яах вэ хэрэг? Угаасаа 2 хөл өдөр байх юм чинь. Харин өглөөний бас өдрийн хоол нь өнгөө өссөн шүү. Гэж бүсгүйг тайвшруулах санаатай хэллээ. Харин буудлынхаа өрөөнд ороод тэд хоёулаа гайхаж уцарлаа. яагаад? Барилгын зохион байгуулалт эд хогшилгээд бүгд л 50 жилийн өмнөх юм гэмээр хуучин харагдана. Бас өрөөнд нь угаалгын өрөө байхгүй байх бөгөөд хонглын цаана байдаг нийтийн шүршүр болон журлангал ашиглах боломжтой аж. Өрөөнийх нь цонх бас давхар төмөр хашлахтай байж. Хэдий аюулгүй байдал талаас нь үүнийг хийсэн байж болох ч хосуудад дулаан эсвэл романтик уур амьсгалаар төрүүлсэнгүй. Тий амир хүү. Найз өхнөн лав ийм тухгүй байдлыг хараад шууд гараад явчихмаар санагдлаа. Гэхдээ орой болсон болохоор хоноод өглөө эрт явахар шийджээ. Бүсгүй юмнуудаас хэцэлж дуусаад халуун шүршүрт орж өдөржин явсан аян замынхаа тоосноос саллаа. Ядчил халуун устай цэвэрхэн нойлын өрөөт юм даа гэж тэр дотроо бодлоо. Харин удалгүй коридорт тэр хүмүүс хоорондоо ярьж байгааг сонслоо. Бүсгүй усаа хаагаад тэдний юу ярьж байгааг анхааралтай сонсохыг хичээлээ. Ихэнх юм нь сонсогдохгүй байсан ч нэгэн эрэгтэй хүний хоолоогоор өнөө орой ирээд энэ бүсгүй авч явна гэж хэлхийг нь сонсоод ар нуруугаар нь хүйт дагаад явчихлаа. Айсандаа тэр шууд л шүршүрнээс гарч угаалгын өрөөний хаалгаар шагаасан боловч энэ залуу тэнд хийж байсан. Тэр өрөө рүүгээ буцаж очиод найз залуудаа юу сонссноо хэллээ. Чи арай хийм сонсдог болж байгаа юм шиг зү. Чамайг усанд орж байхад би коридороор хэд хэдэн удаа ирэлцсэн шүү дээ. Хинч байхгүйсэн. Ер нь энэ буудал чивд хоёроос өөр хүн байгаа ч юм уу гүү ч юм уу гэж хэллээ. Бүсгүйч нэрэл хийм сонссон байж магадгүй гэж өөрийгөө тайвшруулад тэр хоёр орондоо орлоо. Харин тэдний ор үнэхээр сайхан дулаахан бас тухтай байсан нь бүсгийн сэтгэл санааг жоохон ч гэсэн тайвшруулжээ. Ядаж тухтай байж Тэд тий. хоёул орондоо орсон дэрүүдаал гүн нойронд автлаа. Гэвч удалгүй бүсгүй коридорт чимээ гарахтаа зэрэгцэн сэрлээ. Хин нэгэн орж ирэх гээд байх шиг байна гэж тэр бодлоо. Ямар муу. Баяраа. Хилийн хаалганы гадаа байна. Бослоо. Тэд нар өрөө рүү орж ирэх гээд байх шиг байна. За тэнхтэй. Гадаал салхи шуурч байгаа үстэй. За тийм. Өөр чимээ коридортлоо болго. За үнэхээр хүн байлаа ч гэсэн тэд орж ирч чадахгүй. Гүн таг. Манай хаалгач чинь давхар цоочтой. Цонх ч гэсэн төмөр хашлахтай үстэй. гэж. За бас тийм ч юм уу гэж бүсгүй бодлоо. Гэхдээ яг өөрийгөө ямар нэгэн байдлаар аюулд орсон гэдгээ тэр мэдрээд байлаа. Ядаж байхад сая усанд орж байхад сонссон үгнүүд нь түүний толгойд зурагдсан пянц шиг л дахин орж ир. Өнөө орой ирээд авч. Удалгүй тэр дахиад л үүдэнд гарах чимээг сонслоо. Тэр өрөөний буланд байрлах зуух руу хараад сочин сэхээ авлаа. Тэд яндангаар орж ирэх гэж байгаа юм байна гэж бодлоо. Тэр орноос олох хараач босоод зуухны дэргэд очлоо. Зуухны ямд нь хүн багтахаар том байхыг хараад Баяраа, босоорой.
Энэ зуухаар тэд нар орж ирж чадах юм байна. гэж сандарсан хоолоогоор хэллээ. Түүнийг эргэж харахад баяраа боссон байлаа. Баярын Боссон ч ямар гэжтэй. Ер нь бол баяраа сэрүүн байсан л да. Тэр зүгээр л тохиромжтой цагийг хүлээгээд л хаалга онгоолохоор бэлдэж байсан. Харин одоо хаалга нэгэнд онгож хаалганы цаанаас хар юуд нь өмөрсөн хоёр ир орж ирлээ. Тэд түүнийг авч явахаар ирсэн гэдгийг бүсгүй мэдэж байлаа. Тэр ойрлох гэсэн боловч чадсангүй. Харин хар нөмөрхтэй хүмүүс түүн рүү ойрцоор л байлаа. Баяраа чи яаж байгаа юм бэ? Яагаад? Гэж түүнийг хэлэхэд баяраа тоосон шинжгүй гараа ташаанда тулан зогсон. Тэд түүнийг хөлнөөс нь чирээд доош. Найз өхнөө дагуулж ирээд Энэ үед бүсгүй уйлсаар бас ойролцоор л байлаа. It's okay. Тэгээд харанхуйд шингэн алах боллоо. Юу болсон бэ гэвэл 7 хоногийн өмнө баяраа мафуудтай хууль бус мөрөөдөө тоглоод их хэмжээний мөнгөний өрөнд оржээ. Угаасаа тэр их мөнгийг тэр өөрөө зараагч төлж чадхааргүй байж. Тэгээд тэр найз бүсгүйгээ тэдэнд санал болгосон байна. Тэд ч саналыг хүлээн зөвшөөрч тэдэнд буудал бэлдэж өгсөн байна. Баяраа түүнийг дагуулж ирээд тэдэнд өгөх ёстой байлаа. Баяраа өрнөөсөө гарсан болохоор одоо буудлаас хөдлөхөр машиндаа суулаа. Та нар ингээд юу? Сая юу хийсэндээ огтхон чарамсаагүй түүний инээмсэглэлээс мэдээ. За одоо очиж байгаа тэд тоглолцсон юм болов. Өө нэр. Тэрнээс өмнө шинэ найз өхнөө олох хэрэгтэй байна. Энэ дандаа ингээд найз өхнөө өгдөг гарна ш. What my god. Эхнээсээ хэлсэн ш. Ажлын үүдэндээ хурц ихтэй хамаг юм Харин багцаа. тий шууд багцаа аваа явт. Найз нь оо ямар романтик юм бэ? Ажлаа шууд аялалтаа явчлаа гэсэн юм байна. Хэрвээ найз залууч ямар нэгэн тийм улаан тугайх юм бол бити дээр алхаж яв. Заалч усаа. Хэрвээ улаан бүх юм илүү сосолоод байлжсэн. Улаан туг сос маск хүмүүс ойлгохгүй ч магадгүй тайлбарлаад өгч. Анхнаас нь найз залууч чи амар хачин янз бүрийн эвгүй шинж тэмдэг илэрэнтэй одоо жишээлбэл яах гээд байгааг нь мэддэхгүй ч юм. Яг эвгүй санагдуулсан үйлдэл хийгээд байх юм бол бити тэдрийн зүгээр өнгөрүүлээрэй ингэнэ. Чи яах гээд байгаа юм наадах. Магадгүй шүү дээ. Таach юм шиг болцгоо. Би бүр анхаас ингэ Ингэхдээ аимшигх биш нэг тийм амар тийм хар хатал явдал юм. Гинт иргэн алаа юм тийм. оо 12 өдрөөс. Oh my god, 12 өдөр. 20 минут явна. За дараагийн бичлэг дээр бид 12 өдөр дээр юу хийж болох юм бэ? Реакшн хийж болох. Дараагийн Nova Star-ийн За Nova Star гоё юм байна. Nova Star дээр subscribe дарж байгаарай. тийм цагийн газар. Bye bye. Хүч чи шууд үзээд байгаа юм уу? Үзэхгүйсэн. Bye bye ингэж. Ганцхан бичлэг л хоёрыг үзсэн шүү дээ. Тэгээд амар урт бичлэг хийхгүй гэсэн. Энэ ингээд энэгээр дууслаа. Жохон гэтий Багийнхан бичлэг ч гэсэн бид хоёр сүүлийн үед олон бичлэг хийж байгаа болохоор.